асуулт байна. Зариг юм байна. За. Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах, иргэдийн мэдих эрхийг хангах чиглэлээр ямар бодлого шийдвэртэй ажиллах вэ? Өнөөдөр Монгол улсад ковидын эсрэг арга хэмжээндээр 2 хориг мөрдөгдөж байна. Нэг нь онгоц нисэхгүй байна. Хил хаалттай байна. Хоёрдугаар сэтгүүлчийн хөл хорой төрийн ордонд байна. Энэ асуудал дээр яагаад анхаарахгүй байгаа юм бэ? Өнгөрсөн хугацаанд бид асуудлыг тавьдаг. Хүүхэд хуурч байгаа юм шиг биднийг оруулчаад эргээ гаргацдаг. Ингээд та бүхэн ярих дуртай болохоор ингээд хэвлэлийн уралдуудад хийчдэг. Ярих дургүй болохоор ингээд цухтаагаад алга болчихдаг. Энэ төрийн ордон чи иргэдийн мэдих хэрэг зөрчигдөд байгаа юм шүү. Олонхын бүлгийн дарга. Ерөөсөө энэ асуудалтай холбоотой бол асуулгыг бол өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд тавья гэж зорж байгаа маа. Ер нь төрийн ордонд орж ирээд бид нар бас хөл хорой үйлчилж байгаа гэж түрүүн өндөр цэцэг хэллээ. Одоо хүртэл үйлчилсээр байна. Улсын онцгой комиссоос энэ онцгой нөхцөл байдал одоо энэ нөхцөл байдал дэглэмийг болиулчаад байхад төрийн ордонд бидний эрх зөрчигдсөөр байна. Захын бүхвэд яваад аян халуун цайж ууж чадахгүй бид нар цэг дээр ерөнхийдөө хөл хорионд байгаа шүү дээ. Энэ асуудлыг одоо эрх баригч намынхан өнөөдөр шийдэж өгмөр байна гэдэг асуулгыг тавьмаар байна. Тэгэхээр энэ хөл хорионы үеэр зарим хязгаарлалтыг сулруулах шийдвэрүүд одоо гарсан шүү дээ. Яг энэ хүрээнд энэ сэтгүүлчдийн мэдээлэл авах боломжийг бас зарим талаар нь нээж энэ ордон дотор төр журам мөрдөж байгаа байдлаа эргэж авч үзэж өөрчлөлт оруулах шаардлага байгаа байна л да. Тэгээд та бүхэн ийм л юм санал тавьж байгаа юм шүү дээ. Би ойлголоо. За. Бүгд ер нь нэг санал байна гэж ойлгож байна, тийм үү? Тэгээ ингээ бид энэ асуудлаар онцгой анхаарай. Өнөөдөр энэний дараа би энэ их хурлын намрын газрынхан даргын одоо улсын хурлын даргын хүрээнд ярилцаад энийг сая ч гэсэн над засалгааны үеэр хэд хэдэн хүмүүс ч гэсэн уулзч ярьсан. Нэгэнт хөл хоройг тодорхой хүрээнд хязгаарлаж ийсэн. Тэр хүрээндээ бүгдөө хязгаарлалтанд байсан. Их хурлын гишүүд нь хөдөлгөөрөө 5 дангийн хуваагдсан байсан. Та бүхэн ч гэсэн нэг цэг дээрээс хөдөлдөг тийм хүнд байдал байсан. Тэгэхээр одоо бол хоройг сулруулсан учраас бол ямар ч байсан энэ асуудлыг бид нар өнөөдрийн дотор авч үзэж тодорхой шийдвэр гаргая. Өнөөдөр биш одоо бүгдээрээ яри. Та улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээллийн яамны даргаа дуудаж. Тамгын газрын даргаа ярьж. Та одоо ингээд иргэдэд хурлаа ярьж болно. Сэтгүүлчнэр хурлаа ярьж болж яг ярмаар байгаа байхгүй. Яагаад бид нар ийм шаардлага тавьж байна? Тэрээс заавал одоо та нарын өмнө ирээл хуралдаад байх шаардлага би байхгүй болов уу гэж бодож байна. Талаасаа асуудал. Би одоо эндээс гараад өнөрцгөө эндээс гараад их хурлын даргаадаар хуралдаад тэр тамгын газрын холбогдох хүмүүсийн бүгдийг дуудаад шийдвэрийн гаргаад өнөөдөр та бүхэн танилцуулчихъя. Тэрнээс одоо бид тэр хүмүүсийг дуудаж энд уралдаад байх би шаардлага байхгүй. Шийдчих. Энд ойлгоцоо та нарын нөгөө мэдээлэл авах бүх эрхийг хангах үүдээс онцгой анхаарья. Тэгээд анхаарнаа өнөөдөртөө багтаа шийдэх юм байна гэж та бүхэн ойлгочихдоггүй. Ээлжид бас жуулмгийн үеэр яг иймэрхүү байдалтай байсан байхгүй. Бид нар одоо ингээд акц илэрхийлээд те одоо ингээд хэвлэн нийтлэх бидний одоо ажил хийх юм юу боломжгүй болоод байна гэхэд чинь за окей гээл тэгээд нэг өдөртөө нэг хөл хоройг сулруулдаг, жоохон дотгошоогоо явуулдаг, эсвэл чуулганы үүднээр авчдаг. Тэгэл маргааш нөгөөдөрсөн дахиад энэ хамгаалагч одоо энэ төрийн тусгайгийнхан чи биднийг оруулахад болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо яг Батбаатар ахтай яг ингээд нүрээ тулаад ярилцаад уулзж байгаа. Бид нэр одоо их хурлын би эндээс гараад та нар амлаад нь шүү дээ. Эндээс гараад их хурлын даргаадаар хуралдаад, тамгын газрынхантай хуралдаад, эргээд би Батбаатараар бүх мэдээлэл та бүхэнд өгүүлээе. Болж гэнэ үү? За. Асуудлыг нааштай шийдэж тий, нааштай шийдэх гэж яаж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө ковидын үеэрх хэрэгж хуулийн дээр ч ерөөсөө хэвлэл мэдээлэлтэй холбоотой хоёр л заалтай байгаа байхгүй. Нэгэн дээр нь бол энэ ковидын асуудлаарх мэдээллийг бид нээлттэй үн төлбөргүй дамжуулж хөөрөх хүлээж байгаа. Нөгөөх нь найдвартай тодорхой их сурвалжаас гэсэн юм байгаа байхгүй. Яг тодорхой нөгөө хуулийн дээр хязгаарлалт байхгүй нэ бид нар дээр одоо нэг юм та бүхний хүслээр юм шиг зохиомл хязгаарлалт үүсчээд байгаа. Энийг л аваад үзээд хичээл гэж байгаа. За. Хуралдаад Батбаатараар та бүхэнд мэдээлэл өгүүлнэ. За. Хуралдахаар биш үү? За бид нар журам боловсруулж байна. Журмаа боловсруулж дуусныхаа дараа энэ асуудлыг шийднэ гэдэг ингээд ерөөсөө тэгээд цаг хугацаа энэ чинь ковидын хөл хориг хилэн тогтоолоо тэрнээс хойш одоо яг өдийг өнөөдөр хүртэл яг ийм журам боловсруулж байгаа гэдэг юугаар бидрийг одоо ингээд байлгаад байгаа байхгүй юу? Тийм. Төрийн ордонд парламентын ордонд сэтгүүлчтнэ гэж хамаагүй явдггүй гэсэн ийм жишг байдлаар бидрийг бас тийм одоо зарчим руу шилжүүлнэ гэсэн ийм
юм яриад ах шиг байна. Энийг одоо болимор энэ чинь 20 жил бид нэр парламент сурвалжиж яхад юусоо ийм байдал үүсэж байгаагүй. Монгол улсын ардчлалууд арай өөр онцлогтой. Цөөхөн хамтад цөөхөн хэвлэлтэй энэ байдлыгаа бас эргэж харж үзэж ийм нөхцөл байдалтай одоо ордонд ороход одоо гадны өөр бусад хүмүүсийн гişүүд ямар ч маскгүй ингээл орж ийн. Зөвхөн сэтгүүлчд орохоор маск бол орохгүй ч гэдэг юм. Нэг ийм сэтгүүлчдэд зориулсан ийм нэг сонин журам төрч гэдэг юм журмал яваад байгаа. Тэр энэ дээр бас анхаарах. Яг ордонд ороод ирэхэд масктай хөө алгалаа. Тэгээ сэтгүүлч орох гэхээр л маск бол та орох боломжгүй ч гэдэг юм. Ийм асуудал бас байна. Тийм. Зүгээр яг зүгээр бусдаа үйлчлэхгүй байна л гэж хэлж байгаа байхгүй юу? Жигд. Тэгээ бид та бүдгийг асуудлаа шийдээд бид хэдийн одоо ажиллах орчин бид хэдийн явах одоо иргэдийн мэд хэрхийг хангаад өгөх юм бол бид бүхэн та бүхний хэрэгжүүлж байгаа ажлыг олон нийтэд түгээхэд бэлэн байна. Түүнээс үл таны одоо хийсэн мэдээлэлтэй холбоотой асуулт бол байхгүй. Гол нь парламент олон нийтэд нээлттэй ил тод байх хэвээр, үйл ажиллагаа нь хүмүүст шуурхаа бодитоогоор хүрдэг байх хэвээр. Энэ эрхийг л одоо сэтгүүлчд хангахын төлөө л ажиллаж байгаа. Тийм учраас сэтгүүлчд олон их сурвалжаас бодитоо шуурхаа мэдээлэл авах боломж ямар ч зохицуултын үед л байх хэвээр л гэж ойлгож байна. За ойлголоо. Би тэгээд ингээ мэдээлэлтэй холбоотой асуулт санал байхгүй юм байна гэж ойлголоо. А бид одоо их хурлын дарга хуралдаад дор нь энэ төрийн ордон ялангуяа парламентын сурвалжлагтай холбоотой асуудлыг яриад тэгээд та бүхэнд батбадараар хэвлэлийн хурал хэл гэж мэдээлэл өгүүлээ тэхөө. За тэгээд тогтлоо. Би удахгүй нь 2 цагийн дотор хэлчих бах 14 цаг. Тэгвэл бид нар 2 цаг эндээ хүлээж аваад баталраа авах мэдээллийг авах нь шүү гэж ойлгож байна.